Үйлдвэрлэлийн ослын 30%, гэр бүл салалтын 45%, автослын 70%, хүн амны хэргийн 82% нь архины хорт хөнөөллөөс үүдэлтэй. Архи удаг эцэг эхийн 3 хүүхэд тутмын нэг нь архичин болж байна. Түүнчлэн оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг эхийн 58.4% нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэгч байснаа архи хүний үр удамд хэрхэн нөлөөлдгийг харуулж байна. Бидний хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол хүүхэд өсвөр насныхны архины хэрэглээ нэмэгдэж байгаа явдал байгаа. За судалгаа хийж үзэхэд бол 12-аас 18 насны сурагчдын 27% нь өнөөдөр архиуж үдсэн гэж хэлж байгаа бол 12% нь бол согтож үдсэн гэсэн ийм судалгаа гарсан байгаа. За мөн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар бол нийт оюутнуудын 40% нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэгэлдэг. За 70% нь бол бар, диско, клубт бол согтууруулах ундааг хэрэгэлдэг гэсэн ийм судалгаа гарсан байгаа. За насанд хүрэхсдийн дунд хийсэн судалгаагаар ер нь архийг сүүлийн 1 сард нэг удаадаа 6 ба түүнээс дээш стандарт уулт хэмжээгээр хэтрүүлэн хэрэгэлсэн тохиолдол нь хүн амын эзлэх хувийн 23.5% байна. Өөрөөр хэлбэл 3 хүн тутмын нэг нь архийг хэтрүүлэн хэрэгэлдэг гэсэн судалгаа гарч байна. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар согтууруулах ундааг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10, нийтдээ 93 аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхлэж байна. Монгол улсын 3 сая иргэнтэй энэ жижиг улсын хэмжээнд бол энэ бол дэндүү ихсэн тоолдоо. За жилдээ 1.9 сая литр спирт, 24.7 сая литр архи, 63.7 сая литр шар арга, за нийт дүнгээрээ бол 90 сая литрийг бид бол жилдээ үйлдвэрлэн гаргаж байгаа. За 3 сая иргэндээ үүнийг хувааж үзэх юм бол нэг иргэнд өнөөдөр жилд 30 литр согтууруулах ундаа оногдож байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт архи, шар арга, дарсыг бол 40 градустай архинд бол шилжүүлэн тооцдог. За энэ аргачлалын дагуу бол дэлхийн дунджаар нэг хүнд бол 6 литр архи оногддог. Монгол улсын хэмжээнд бол өнөөдөр энэ тоо 9.8 литрт хүрчээд байгаа. За тухайн улс оронд бол 9 литрт хүрсэн нөхцөлд бол тухайн улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ гэж үздэг. Гэтэл Монгол улсад 9.8 литр хүрсэн байгаа нь бол Монгол улсын хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд энэ архины хэмжээ бол хүрсэн байна гэсэн дүгнэлтийг бол хийгээд байгаамаа. 2013 оны 12 дугаар сарын 10-нд 21 настай бүсгүй найз залуу Аад зодуулан амьурагдлаа. 2013 оны 9 дугаар сард Говьсөнбөр аймагт багш эмэгтэйг нөхөр Ген барилгын багжаар зодож бүх ясыг нь гэмтээв. 21 жилийн туршид энэ мэт агсамнаж дарамталдаг байсан нь тогтогджээ. 2013 оны 5 дугаар сарын 4-ний шөнө согтуу эцэг нь 5 настай хүүгээ зааж зурдаг. Тэрээр мөн согтуудаа 2 настай охиноо алнаа хэмээн халуун тоогоор шидэж байсан удаатай. 2012 оны 9 дугаар сарын 13-нд Гээгч нь согтуудаа төрөөд 10 хонож буй нялх биетэй эхнэрэн боомилж амь насыг нь хөнөөв. Энэ мэт эрдэнэт хүний амь, бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдолд архинаас 68% нь хамааралтай байна. Нийт гэмт хэрэг нь бол 30 гаруй хувь нь согтуугаар үлдэгдсэн байдгийн байна. За жилдээ 50000 гаруй иргэн бол согтуугаар үлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болдог. За тэр дундаа 300 гаруй хүн бол жилдээ энэ согтуугаар үлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалan амь насаа алдж байна. 2015 оны эхний 1-р улирал буюу эхний 3 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 7876 гэмт хэрэг бүрдэгдсэн байгаа. Энэ гэмт хэрэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 1204 нэгж буюу 18%-аар өссөн байгаа. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 20.3% буюу 1598 согтуугаар үлдэгдсэн ийм тоо үзүүлэлттэй байна. Хоногт дунджаар 100 гаруй согтуу жолооч бол цагдаагийн байгууллагт бүртгэгдэж байгаа. Энэ нь бол ер нь согтуугаар автомашин барьж байгаа нийт хүмүүсийн дөнгөж 40% гэж бол цагдаагийн байгууллагаас бол хэлж байна. Цагдаагийн байгууллагад нийт 2015 оны эхний улиралд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон 25815 хүн цагдаагийн байгууллагад саатуулагдаад энэ саатуулагдсан хүмүүсийн маань 20094 буюу 90 орчим хувь нь ажил ямар нэгэн ажил сургуульгүй ийм иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн саатуулагдчихэ.
архитан согтуурсны улмаас хордох архин донтох эмэгтэй болохоос гадна одоо зүрхний титэм судасны өвчин, мөн тархинд цус харвах, чихрийн шижин, ургийн гажиг зэрэг одоо 200 гаруй өвчин одоо архины хортой хэрэглээтэй ямар нэгэн байдлаар холбоотойгоор үүсч одоо дамжирдаг. За үүний дотор ялангуяа элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси болон одоо усал гэмтэл мөн санаатаагаар хүний эрүүл мэнд амь насанд учруулж байгаа тохиоллын 20-30% нь одоо архитай холбоотой, архинаас үүдэлтэй үүсдэг. Архитан согтуургатай тэмцэх тухай хуулийг 2003 оны 11-р сард батлан гаргасан байгаа. За энэс хойш бол 12 жилийн хугацаа өнгөрсөн. За 12 жилийн хугацаанд одоо Монгол улсын хөгжил ямар шатанда хүрээд байгаа вэ? Хүн амын тоо ямар хэмжээнд хүрээд байгаа вэ? Энэ бүхнийг бодоход бол энэ хууль зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарсан гэж бол бид үзэж байгаа. Архитан согтуургатай тэмцэх хууль батлагснаас хойш бол одоо багагүй хугацаа өнгөрсөн байна. За тэгэхээр энэ бол яг энэ харилцаанд одоо багтж байгаа энэ тодорхой асуудлууд дээр бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм асуудлууд гарч ирсэн байдаг. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд энэ хуульд өөрчлөлт оруулахаар бол хэд хэдэн удаагийн оролдлогууд бол хийгдэж байсан байдаг. Ялангуяа 2008 онд одоо 14 хүний амь нас одоо эрсдсэн одоо хуурамч архины хэрэг гарсан тэр тохиолдолд бол хуульд бол өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн баригдаж байсан боловч бол батлагдж байгаагүй. Ер нь олон улсын хэмжээнд ч гэсэн энэ тухайн улс орнуудад бол энэ одоо согтууруулах хундааны хяналтын тухай хуулийг өргөн барих, энэ хуульд өөрчлөлт оруулахад бол байнгын одоо саад бэрхшээл учирч идэг. Яагаад гэвэл одоо маш том мөнгө энэ хуулийн арталд явж идэг учраас энэ хуульд бол өөрчлөлт оруулах ямар нэгэн хүсэл эрмэлзэл бол одоо хууль санаачлагчд бол байдаггүй. Өнөөдөр бол иргэд одоо энэ архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд манай цагдаагийн байгууллага, мэрэгжлийн хяналтын байгууллага, нийслэлийн захирагчийн албанаас бол манай яамд удаадараа санал ирж байгаа. Энэ нь бол энэ хуульд бол тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Энэ согтуураар үлддэж байгаа гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж байна. Архитан согтууртай тэмцэх тухай хууль маань өөрөө хариуцлагын тогтолцоо бол өнөөдрийн яг нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдалтай бол уялдахгүй ямар нэгэн эдийн засгийн хөшүүрэг болох тал дээр маш сул байгаа. Архитан согтуургатай тэмцэх архины одоо хууль эрх зүйн орчныг одоо шинжлэх шаардлага байгаатай холбогдуулан яагаад одоо энэ хууль эрх зүйн орчныг одоо шинжлэх шаардлагатай гэвэл одоо үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын удмын санд нөлөөлөх одоо сөрөг нөлөөллийг багасгах шаардлагатай байна. За согтууруулах хундааны хяналтын тухай хуулийг боловсруулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу бол бид хуулиа боловсруулж байгаа. За энэ дээр бол хэд хэдэн зөвлөмжийг өгдөг. За нэгдүгээрт бол энэ нийтэд архи худалдаалах асуудлыг хязгаардах, зохицуулах замаар архины олдцыг бол багасгах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл согтууруулах хундаа худалдан авах болон үйлчлүүлэх цэгийн тоог багасгах ёстой гэсэн ийм зөвлөмжийг бол өгдөг. Ийм ч учраас бид одоо шинээр өргөн барих гэж байгаа. Энэ хуульдаа тусгай цэгээр 18 градусаас дээш одоо градусын согтууруулах хундааг зарах тухай заалтыг бол оруулаад явж байгаа. За татвар ба үнийн бодлогоор одоо архины худалдан авах чадварыг багасгах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгдөг. Өөрөөр хэлэх юм бол одоо архины доод үнийг тогтоож болно. Эсвэл татварыг бол тогтмол нэмэгдүүлэх ёстой гэсэн залтыг бол бид энэ хуулинд оруулж байгаа. Бишт хүртээ хэмжээг багасгах гэдэг нэг юм ойлголт байдаг. Энэ нь бол ямар учиртай вэ гэхээр согтууруулах хундаагаар одоо худалдаа үйлчлэгээ хийж байгаа газруудын тоог бол одоо тодорхой хэмжээгээр одоо бууруулах, мөн үйл ажиллагаа явуулж байгаа цагийг бол хязгаарлах нь бол энэ бол согтууруулах хундаа хэрэгжилж байгаа хүмүүсийн тоог бол бас багасгаж өгдөг. Энээс үүсэж байгаа сөрөг үр дагаврыг бууруулдаг гэж ингэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоосноор одоо архи хэтрүүлсэн хэрэглэснээр хүн амьдралынхаа одоо 29 жилийг дунджаар одоо алдаж ер нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 0.45-аас 544% одоо тэнцдэг ийм алдагдлалд одоо ховор хохирол учруулдаг болох нь одоо тогтоогдоод байна. Согтууруулах хундаанаас үүдэлтэй нийгэм эдийн засагт шуудаар нөлөөлж байгаа цөөн хідэн хор хөнөөллүүдийг та бүхэнд дээрх үзүүлэлтүүдээр үзүүлэхийг зорилоо. Гэтэл үүнээс цааш далд хэлбэрээр, шууд бус хэлбэрээр, хувь хүнд, гэр бүлд, за нийгэм эдийн засагт тулгараад байгаа олон хор уршигуд архинаас үүдэлтэйгээр бий болоод байна. Тийм учраас тэр хорт хөнөөллүүдийг, тэр муу бүхнийг хязгаарлах, зохицуулах боломж та бидэнд байна.
дээрх хуулийн хэрэгжилтэд энэхүү хууль батлагдахад иргэн таны оролцооч гэсэн чухал нөлөөтэй гэдгийг сануулъя.